Багшлах гэдэг бол ерөөсөн үндсэн яг арга зүй дээр л тогтдог. Миний хувьд бол тэгэхээр арга зүй бол илүү сайжирсан. ЮНЕСКО Univoc-ийн мэрэгжлийн боловсрол сургалтын багш бэлтгэх олон улсын стандарт хүрээнд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын инновацид суурилсан мэрэгжлийн боловсрол сургалтын багш бэлтгэх магистрийн хөтөлбөр техник технологийн дээд сургууль дээр хэрэгжиж анхны оюутнууд маань өнгөрсөн хавар диплома амжилттай хамгаалan төгслөө. 14 төгсөгчийн нэг нь уянга багш юм. Тэрээр техник технологийн политехник коллежид эрүүл мэндийн биологи хичээл заадаг. Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөртэй мэрэгжлийн боловсрол сургалтын багш судлаачийг анх удаа альсан түвшинд бэлтгэсэн магистрийн хөтөлбөрт хамрагдсанараа уянга багшийн судалгааны бодлого заах ажлын тулд хэд гарч байна. Мэдлэгийг суралцагчид хэрхэн хөгжүүлэх гэдэг нь ерөөсөө тухайн багшийн арга зүйгээс их шалтгаалдаг. Мөн тухайн сургалтын чанарыг багшийн ур чадвараас шууд хамаардаг. Тиймээс уянга багш шиг технологийн мэрэгжлийн боловсролын сургалтын багш маш олон зүйлүүдийг бол мэдэж авна. Өөрөөр хэлбэл олон улсын хөтөлбөр гэдгээрээ бол илүү онцлог байгаад байгаа манай хөтөлбөрт Монгол улсын томоохон ихтэй сургуулиудын их сургуулиудын МОБИС, ШүТИС, хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нар маань бол ирж биднэрт хичээл заасан. За ингэхдээ маш олон хөтөлбөрийн арга зүй, арга технологи, за багшийн хөгжлийн талаар маш олон өргөн үрээтэй ойлголтуудыг бол зааж сурцсан. Бус сургуульд ажилладаг багш нар маань үйлдвэр дээр очиод үйлдвэрийн орчинтой танилцаад буцаж ирээд түүнийг оюутан суралцлагчдаа ямар хүндрэл үүсч болох вэ? Үйлдвэрийн дадлага хийхэд бид нар юуг анхаарах шаардлагатай вэ? За үйлдвэр дээр яг юу хийдэг процессуудыг нэрж ингээд танилцуулж ингэж уялдаа холбоотой ажилласнараа бол илүү их үр дүнтэй байсан гэж ойлгож байгаа юм. Багшийн хөгжил гэдэг ирэхээр хувь хүний хөгжил, багшийн хөгжил ямар байх вэ тий? Тэр харилцаа хандлага нь хэрхэн өөрчлөгдөх вэ? Хүүхдээ ямар хандлага, ямар ажил, ямар нөгөө хандлагатай хүүхдээ яаж харилцах вэ гэдэг юм уу? Тэгээ багшийн хөгжил талаас нь маш их тусгаж өгдөг болохоор аюул өөрчлөлт гарна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэрэгчлээ ажилтныг бэлтгэн гаргахад мэрэгжлийн боловсрол сургалтын багш нарын оролцоо чухал. Сайн боловсон хүчнийг бэлтгэдэг мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагын багш ажилчид салбарын дунд тал бүрийн чадамжтай байхыг өнөөдрийн технологийн хөгжил шаардах болсон. Тиймээс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн түншлэлт суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн хүрээнд багш мэрэгжлийн боловсрол сургалт мэрэгжлийн боловсрол сургалтын багш судлаачдыг бэлтгэх хөтөлбөрийг Монгол улсдаа анх удаа 2022 оны 3 дугаар сараас инхүү хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ болохоор зэрэг надад одоо нөгөө хүүхдүүд маань ерөөсөө одоо нөгөө хүүхдийн хөгжил гэдэг бол ерөөсөө боловсрол сургуулиасаа хамаарч байгаа тий. Тэгэхээр нөгөө бид нар одоо хүүхдүүдэд яаж хүмүүжүүлж чинь, яаж сургаж чинь, тиймээд тэр маань ирээдүйн бидний юм бол тал байгаа шүү дээ тий. Их оронд маань хэрэгтэй хүмүүжүүлэх маань багшийн тус нэмэр бол маш том байгаа. Тийм учраас багш тасралтгүй өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Техникийн мэрэгжлийн боловсрол сургалтын багш анхлан бэлтгэх хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн тухай. 2019 оны 3 дугаар сар Монголын мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагын тогтолцоонд тохирох загварыг тодорхойлж олон улсын болон дотоодын боловсролын салбарын мэрэгчлэнүүдтэй хамтран зөвлөмж боловсруулсан. 2021 оны 10 дугаар сар хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар мэрэгжлийн боловсрол сургалтын багш магистрийн сургалтын индексийг шинээр баталгаажуулав. 2022 оны 3 дугаар сар боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар магистрийн сургалт явуулах зөвшөөрөл олгов. 2022 оны 3 дугаар сар мэрэгжлийн боловсрол сургалтын багш магистрийн хөтөлбөрт 28 оюутныг хамруулан техник технологийн дээд сургуулийг түшид сургуулиар сонгон эхлүүлв. 2022 оны 9 дугаар сар мэрэгжлийн боловсрол сургалтын багш магистрийн хөтөлбөрт 32 оюутантай 2 дахь эсрэлтэд авав. 2023 оны 4 дугаар сар магистрийн хөтөлбөрийн эхний хэсэг багшлах болон үйлдвэрлэлийн дадлага хийж дуусгав. 2023 оны 6 дугаар сард магистрийн хөтөлбөрийн эхний анги төгсөлтөө хийлээ.
2023 оны 10 дугаар сард 20 оюутантай магистрийн хөтөлбөрийн 3 дахь эвсэл хийгдэв. Энэхүү хөтөлбөрийг амжилттай таниулж, цаашид амжилттай хэрэгжихэд түлхэц болох үз багш нарыг чадваржуулах сургалт хөтөлбөрийн үнэлгээ зохион байгуулах ажлыг төслийн хүрээнд дэмжин хамтран ажиллаж байна.